дараагийн мэдээг танилцуулъя. Умар Солонгосын удирдагч Ким Жон Ун зэвсэглэлээ шалгаж байгаа юм байна. За ялангуяа шинээр бүтээгдсэн цөмийн онгоцтой холбоотой шалгалт үйлчилгээг бол хийж байгаа. За 2 өдөр дараалан энэхүү өөрийн хөлөг онгоцсондоо шалгалт явуулсан гэсэн мэдээллийг Пүрэв гарагт тус улсын төрийн хэвлэлийн мэдээллээс олон нийтэд хүргэсэн байна. Төрийн төв хэвлэлийн агентлаг КСН-ийн мэдээлж байгаагаар Ким Жон Ун мигмар лав гарагт Нампогийн дэргэдэх баруун усан онгоцны үйлдвэрт бол айлчлах үеэрээ 2024 оны 4-р сард анх танилцуулсан 5,000 тонн жинтэй байлдааны хөлөг онгоц болон Чонхён хөлөг онгоц болох Чонхёнтой ижил ангиллын 3 дахь цөнөгч онгоцны барилга хүсэлтийн ажилтай танилцсан байна. Чонхёныг бол хөгжүүлсэн явдал нь цөмийн засагтээ цэргийнхаа хүчин чадлыг өргөжүүлэх, за цаашдаа урьдчилан сэргийлэх цохилт өгөх чадамжийг нь нэмэгдүүлэх зорилготой гэж чухал дэвшил болсон гэдгээ сайшааж мэдгдсэн. За төрийн хэвлэлийн хэрэгслэр уг хөлөг онгоц нь агаарын болон тэнгисийн цэргийн эсрэг зэвсэг түүнчлэн цөмийн засагтээ баллистик пуужин болон далавчид пуужин зэрэг янз бүрийн зэвсэглийн системүүдийг удирдах боломжтой ийм байгууламж гэдгийг мэдгдсэн. За өмнөд Солонгосын цэргийн албан тушаалтнууд болон шинжээчид энэхүү хөлөг онгоц Чонхёнтой холбоотойгоор цэргийн харилцаа гүнзгийрч байгаа гэдгийг мэдэгдээд Оросын тусламжтайгаар бүтээгдсэн байх магадaltaй гэж үзэж байгаа гэдгээ мэдгдсэн. Зарим хүмүүс бол энэхүү үйл ажиллагаа хөлөг онгоцон цаашдаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадна гэдэгт эргэлзэж байгаа гэдгээ мэдэгдэж байгаа. За Умар Солонгосын хувьд өнгөрсөн 5 дугаар сард ижил төрлийн ижил ангиллын 2 дахь сүнөөгч онгоцыг танилцуулсан боловч зүүн өмнөд хойд хэсгийн Чонжон бомтод тухайн үедээ овсон тавих гэж оролдож байх үеэр нь эвдэрсэн. За үүнээс болоод Ким Жон Ун маш их урлаж бухимдаж холбогдох албан тушаалтнуудад тухайн үедээ хариуцлага тооцож байсан. За ингээд бол тухайн үедээ үүнийг нь бол засварлах үйл ажиллагаа эхэлж байсан. За Умар Солонгос мөн Кон нэртэй шин сүнөөгч онгоцны загвар хийсний дараа 6 дугаар сард дахин тавьсан гэж мэдгдсэн. За гэхдээ гадны мэрэгчлэнүүдийн хувьд бол хөлөг онгоц бүрэн ажиллагаатай хэсэгт нь бол эргэлзэж байгаа гэдгээ илэрхийлсэн. За мигмар гарагт Чонхёны далайн туршилтыг бол Ким Жон Ун удирдагч ажигласан. За үүнийхээ дараа Ким Жон Ун хөлөг онгоц нь ашиглалтын шаардлагыг хангаж байгаа гэж хэлээд тус улс тэнгисийн цэргийн хүчин чадал нь өргөжөж байгаагийн нэг илрэл бэлэгдэл нь энэхүү үйл ажиллагаа болсон гэдгийг хэлж байна. За тэрээр бол дараагийн 5 жилийн хугацаанд Чонхёнтой ижил буюу түүнээс дээд зэрэглэлийн онгоцыг жилд 2 онгоцыг ашиглалтанд оруулна гэсэн амлалтыг бас урайлж олон нийтэд тавьсан байна. За Ким Жон Ун Чонхёноос далавчид пуужингийн туршилтын харавхыг бол ажиглагаар лав гарагт бас буцаж ирсэн. За төрийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаагаар хөлөг онгоцноос цагаан утаагаар хэд хэдэн удаа сум хөөрхийг эргээс харж байгаа түүний зургууд нь нийтлэгдсэн. За ингээд зэвсгийг цөмийн засагтай системд хэрэгэлдэг стратегийн нэр томьёо гэж тухайн үедээ тодорхойлон олон нийтэд мэдээллийг хүргэж байсан байна. За Умар Солонгосын хувьд бол цөмийн болон баллистик пуужингийн туршилтыг удаа дараа явуулж байгаа. За энэ чиглэлд зарим талаараа бас амжилт олсон байж болцсохгүй гэж үзэж байгаа. За Умар Солонгосын хувьд баллистик пуужин болон цөмийн засгийн хөгжлийг урагшлуулахад бол ихээхэн дэвшил гаргасан байж болцсохгүй гэж цэргийн шинжээчд үзэж байгаа. За мэдээж хэрэг тус улсын талаар явагдаж байгаа үйл явцыг бол бүрэн нотлох боломж байдаггүй. За учир нь гэвэл энэхүү хаалттай улсад бол хэвлэл мэдээлэл болон нээлттэй байдлаар альва их сурвалжийн мэдээллийг баталгаажуулах боломжгүй учраас бол гаднаас нь ажиглах замаар олон нийт болон олон улсын харилцааны ажиглагчид бол дүгнэлтэд гаргадаг. За Умар Солонгосын хувьд бол цэргийн ихээхэн өндөр амбицийг бол өөртөө тавьж ажилдаг. За ялангуяа тус улсын хувьд бол бүс нутагта хүчрхэг цэргийн гүрэн байхыг зорж байгаа. За үүнээс нэг шалтгаан нь бол цаашдаа бол их гүрнүүдтэй энэ тэргуунд өрсөлдөхүйц ийм ус байхын тулд цөмийн болон баллистик пуужингийнхаа технологи хөгжүүлэх шаардлагатай мөн цаашдаа далай тэнгист бол тодорхой нөлөөтэй болохын тулд бол өөрийн гэсэн цөмийн шумбагч онгоц болон бусад далай тэнгисийн хөлөг онгоцуудыг ашиглалтанд оруулж сөнөөгч онгоцтой болох нь бол шаардлага байгаа учраас энэ чиглэлд бол идэвхтэй хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаа. За Умар Солонгос бол олон улсын хоригт байдаг учраас түүнд туслах улс орнууд цөөн байдаг. За ялангуяа бол эдийн засгийн гол хамтрагч нь бол бүгд найрамд хятад орж тус гэж үзэж байгаа. За гэвч бол сүүлийн жилүүдэд Оросын холбооны улстай цэрэг стратегийн салбарт хүчтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаа нь энэхүү цөмийн шумбагч онгоц болон цөмийн онгоцуудыг хөгжүүлэх чиглэлд Оросын холбооны улстай хамтран ажиллаж байгаа ажиллагаанаас харагдаж байгаа юм. За түүний танилцж байгаа эдгээр цэргийн байгууламжийг нь барьж байгуулах ажилд нь Оросын холбооны улсаас дэмжлэг үзүүлсэн байж магадгүй гэж үзэж байгаа. За ялангуяа технологийн хувьд бол Оросын холбооны улс тусламж дэмжлэг үзүүлсэн байх магадaltaй гэж Өмнөд Солонгосын болон бусад орнуудын ажиглагчид энэ талаар мэдээлэл хүргэж байгаамаа.